За сайн байцгаана уу. За өнөөдөр юуны талаар ярих чинь гэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль дээр байгаа нэг заалтын талаар ярих гээд байна. За тэрний юу гэхээр одоо энэ заалт байна. 22.52 органик бүтээгдэхүүний тухай хуулийн 4.2 заасан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээ олсон орлогод ногдох албан татврыг орлого олж эхэлсэн эхний 5 жил 100%-аар дараагийн 5 жил 50%-аар хөнгөлнө гэж байгаа юм. За тэгэхээр энэ органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол ерөнхийдөө орлогын албан татвараар чөлөөлөгдсөн л гэсэн үг байна. За тэгээ би энийг яагаад голцлон ингээ анхаарч аваад байгаа вэ гэхлээр шүү дээ ийм байна. Өнөөдөр Монгол улс шүү дээ органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл ингээ 100 хөнгөлж болж байгаа юм чинь бусад үндэсний үйлдвэрлэлээ бас анхаармаар байгаа байхгүй юу? Аливаа нэг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр хууль гаргахтаа заавал нэг спешиал ингээд тусад нь авч ингэж хууль зохиогддог юм болмоор байна. Яагаад тэгэхээр өнөөдөр Монгол улсад үндэсний үйлдвэрлэл хэрэгтэй болохоос ганцхан нэг төрлийн органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс энэчнээс малталж аваад татвараас нь чөлөөлж өгöd тахтаа сонирмш шүү дээ. Тэр энэ заалд орж ирсэнд бол би бол хувь хүний зүгээс одоо баяртай байна. 100% хөнгөлөд өгчин татваргүй гэсэн үг шүү дээ. За тэгээ 52 дараагийн 5 жилд нь 50% 10 жил бизнес эрхлэг орлогыг яах нь боломжийн болгоод өгчөж байгаа байхгүй юу. За тэгэхээр би нөгөө айгүй л олон удаа яриад байгаа. Юу вэ гэхээр нөгөө бизнес эрхлэгчнэрээ сайн дэмжих юм бол би төгжрлийг байхгүй болгоно. Утааг байхгүй болох боломжтой гэж яриад байгаа байхгүй юу. Төгжрөл утаа хоёрыг. Тэр нь юу вэ гэхээр яг энэ хуулийн заалтыг энэ хуулийн заалтыг оруулж ирэхтэй. Одоо энэ болохоор органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ингээд 100% дэмжинэ гэсэн хууль маань энэ хаана гэсэн заалт байхгүй байршил байхгүй. Тэгвэл өнөөдөр энэ заалтыг би юу гэж солиод өгөөч гэж яриад байгаа гэхээр энийг орон нутагт гэж ингэж авч хэлцэх хэрэгтэй байхгүй юу? 100% чөлөөлдөг. Тэгээ ганцхан органик бүтээгдэхүүн гэхгүйгээр яах вэ гэхээр одоо стартапуудыг мөн үндэсний үйлдвэрлэлүүдийг импортыг оруулж чадах үйлдвэрлэлүүдийг яах нөхөр 100% чөлөөлөд өгчхөө ингээ 100%-аар. За тэгээд нөөтөөс нь чөлөөлөд өгчгөө гэж хэлээд байгаа. Инхээр юу болох вэ гэхээр нөгөө энэ их Улаанбаатар төвлөрöd байгаа олон үйлдвэрчин салаад явна. За тэгээ орон нутгаас наашаа амжиргаагаа дээшлүүлэх зөндөө олон залуучууд ирж байна. За мал хувь зодонд нэрвдээч ирж байгаа залуучууд байна. Тэр нутаг орондоо юм хийх боломжийг нь олгомоор байгаа байхгүй юу? Ер нь бол тэг чин сүүлийн хэдхэн жилийн хугацаанд чинь 700 хэдэн мянган хүн Улаанбаатар руу яваад ороод ирлээ шүү дээ. Энэ юунаас болсон бэ гэсэн чинь бас л нэг ган зуднаас болоод мал аж ахуйн айгүй хэцүү болоод ингээл ороод ирсэн мэлчээр байхгүй. Тэгэхээр одоо Монгол улсад үйлдвэрлэл хэрэгтэй байгаа байхгүй юу? За тэгээ энэ хуулийг зөвхөн тайлбарлаж. Энийг би бол буруу шааж байгаа юм биш. Юу гэхээр ийм заалт одоо хэрэгтэй байна гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ заалтан дээр нэмээд байршил тогтоосон байх хэвээр. Улаанбаатараас бусад хамгийн түрүүнд хаана вэ гэхээр 100 мод хот, Багнуур дүүрэг, Налайх дүүрэг, за тэгээ 61-ийн гар Мэмэлт вэ юу гэдэг юм уу тийшээгээ ингээд 100%-аар чөлөөлж үйлдвэрүүдийг бий болгомоор байна. Тэгээ тэндээ ажил албатай болгомоор байна. Тэндээ сургууль цэцэрлэгтэй болно. Тэгээд орон нутг нь хөгжих юм байхгүй. Тэгээд одоо нэг ингэж их наашаа нүүдэлж ирсэн улсууд чинь буцаагаад яах нь орон нутгад нь ажиллах боломжийг олгож өгмөр байгаа байхгүй. За тэгээ энэ хуулийг ер нь бол тайлбарч. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн 4.1 гэхээр хэдүүлээ одоо органик бүтээгдэхүүний хууль руу ороодох юм. За тэгээ ийм юм хийдэг хүмүүс бас анхаарчаарай. За органик бүтээгдэхүүний бол 2024 оны 1 сарын 17-ны өдрөөс хэрэгжсэн заалтаа. Энэ хууль нь өөрөө шинжилсэн хариулга нь. За тэгээд энэ хуулийн дээр юу гэж заасан байна вэ гэхээр энэнд ямар хүмүүс хамрах вэ гэж байна. За органик бүтээгдэхүүний хүнсний тухай хуулийн аюулгүй байдал ингээд за янз бүрийн олон хуулиудаас бүрднэ. За тэгвэл энэ дээр хуулийн үйлчлэх хүрээ гэдгийг харахад ирнэ болно. Хэн зориулагдсан бэ энэ үйлчлэх хүрээ. За тэгвэл хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик хүнсний бус түүхий эд бүтээгдэхүүн, мал, амьтан, тэжээл, бордоо, тархимлын өр, суулгач зөржүүлэх, үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хоол үйлдвэрлэх,
үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх, хадгалах, савлах, шошиглох, худалдаа экспортлох, импортлох үйл ажиллагаанд үйлчлэнэ гэж байгаа байхгүй заяа. За тэгэхээр энэ хөдөө аж ахуйн органик төрлийн бүтээгдэхүүнээр л мал анчууд ийм суулгах зуржуулах гэдэг бүтээгдэхүүнүүдээр л яах нь үйлчлэгээ үзүүлээд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол органик бүтээгдэхүүн гэж үзээд тэгээд татвараач чөлөөлөх нэ эхний 5 жил. Тэгээд дараачийн 5 жил болохоор 50% хөнгөлнө гэсэн байгаа шүү заяа. За тэгээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улсууд бас анхаараарай. Тэгээд энэ органик бүтээгдэхүүний тухай хууль 24 оны 1 сарын 17-наас хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш яах вэ? Төрөүний хөнгөлт чинь яах вэ? Бас хэрэгжиж эхэлж байгаа гэдгийг анхаарай. Энэ. Тэгээд энэ дээр ингэж органик бүтээгдэхүүний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрднө гэж энэ заалтыг хэлсэн байгаа байхгүй. За тэгэд манайхан ийм хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр юм үйлдвэрлэдэг янз бүрийн улсуудад энэ хуулиа ороод хараад тэгээд Татварын ерөнхий газар ба дүүрэг хороо засаг даргын таймын газар дээр очиод дүүргүүдээс зөвлөгөөгөө аваад ингээд татвараач чөлөөлөгдөж болж байна. За тэгээд ярианыхаа эцэст дахин хэлье. Яагаад дахин хэлээд байгаа вэхээр би одоо энэ талаар бас нэлээд олон жил ярина. Би одоо зогсохгүй ярина гэж бодож байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монгол улсад Улаанбаатарт өнөөдөр төгжрөл утаагүй байх боломжтой. За утаагүй болох гээд энэ 20-30 жил тэмцээд ямар ч тэмцлийн үр дүнд хүрээгүй дандаа утааны мөнгө эдсэн улсууд болсон. Тэгвэл утаагүй болох ганц зам нь юу вэ гэхээр хэд баг газар хэд их төвлөрөл үүсэл ингээд утаагүй болсон шүү дээ. Утаатай болсон шүү дээ. Тэгээ яндангийн тоо яагаад буурахгүй байгаа? Орон сууцны тоо нэмэгдээд байхад яндангийн тоо дагаад нэмэгдээд байна гэсэн чи юу гэхээр би түрүү хэлсэн сүүлийн эдэн зал 720 мянган хүн хотод орж ирж байна л гэж шүү дээ. Тэр яндангийн тоо яагаад буурахгүй байхгүй юу? Тэгэхээр энийг бууруулах арга зам нь юу гэхээр буцаагаад нөгөө хүмүүсээ тараан байршуулах, нэг дор олон байршуулахгүй. Энэ аргачлалыг тэгээд тараан байршлуулахын тулд яах вэ гэхээр ажилдаа орлоготой монгол хүн болох ёстой шүү дээ. Тэгэхээр та нар одоо хоттой очоо гэж хүнийг хөөж болохгүй. Улс аваачаад орон нутагт том үйлдвэр барьж чадахгүй, мөнгө байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр орон нутагт өөрсдийнх нь бизнес эрхлэх боломжийг олгох зүйл бол одоо яг энэ хууль шиг юм орж ирэх юм байхгүй. Яах вэ гэхээр 100% чөлөөлж өгнө үйлдвэрүүдийг мөн үү нөөтөөс чөлөөлж өгнө гэл ингээл ийм хуулийн заалтууд оруулах хэрэгтэй. Тэгээд нөгөө газар зүйн байршлыг хэлж өгөх хэрэгтэй. Багнуур дүрэгт, налаах дүрэгт эхлээд хотоо тойрсон аймагуудаа хөгжүүлээд дараа нь цаашаа алсын аймагуд руу ингэж явах хэрэгтэй байгаа байхгүй. Яг л нөгөө логистик нь ойрхон байгаад байна. Тэгээд цаашаага аймагуудад бол нөгөө хил мэлээр гардаг бол эртхэн шиг бас хөгжүүлэх арга зам гаргаад импортоор экспортод юм гаргаад зардаг мардаг үйлдвэрүүд байх юм бол дэмжиж өгмөр байгаа байхгүй. За тэгээд энэ заалтыг ганцхан органик бүтээгдэхүүн гэдэг хүмүүст зориулсан оруулсан байх нь шүү дээ компаниудад. Тэгвэл нөгөө оёмл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, модны үйлдвэрлэх, хомцрын үйлдвэрлэх, том импортыг оруулах үйлдвэрүүдийн заалтыг яагаад оруулж ирсэнгүй л гэж би асуугаад байгаа байхгүй. Яагаад ганцхан органик гэдгийг нь оруулсан юм бэ гэдэг. Тэгэхээр өнөөдөр та нар төгжрлийг утааг бууруулах гэж байгаа бол аж ахуйн нэгжийн хуулийн дээр ийм заалтуудыг оруулж ирчиж, татваргүй орчин бүрдүүлж, хүмүүс тэнд очиж үйлдвэр хийдэг болж бид өнөөдөр яах нь утаа төгжрлээсээ салнаа. Тэгээ Монгол улсад үйлдвэрлэл хөгжнөө. Үйлдвэрлэл хөгжих манайх одоо нөгөө урд том үйлдвэрлэгч улс байна. Монгол улс үйлдвэрлэлтэй өрсөлдөх чадахгүй матахгүй гэж ярьдаг хүмүүс өндөө олон байгаа. За тэгэхээр үнэхээр үйлдвэртэй өрсөлдөж чадахгүй байж болно. Тэгэхдээ дотоодын түүхүүдээр дотооддоо өөрсдөө хангах хэмжээний үйлдвэртэй хямдхан үйлдвэртэй болохын тулд татвараа чөлөөлж өгнө. Тэгэхгүй бол өндөр татвар тавиад энд үйлдвэрлэдэг урдаас нөгөө бүтээгдэхүүн хямд орж ирэхээр тэр үйлдвэрийн амьдрах чадвар хаана байх вэ? Тэр амьдрах чадвар байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр энэ хуулийн заалт яах нь хямд бүтээгдэхүүн бий болгоно. Орон нутгийг эзэнтэй болгоно, орон нутгийн хүүхдүүд ирэн сургуультай болно. Ингээд энд амьдрал цэцэглэх юм чинь ерөөсөө ийм заалтууд байдаг. Тэгэхээр энийг анхаараач гэж одоо би ирэх барьж байгаа улсуудад хэлэх гээл ийм риле хийгээд байгаа юм. За тэгээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээ дэмжиж цаашаа энэ постыг сайхан шеэрлээд өгөөрэй. Ирээдүрөөгөө хэдүүлээ. Одоо л хөдөхгүй бол ер нь оройтлоо. Монголчууд орон нутгатаа их орондоо сайхан амьдрах хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэхэд монгол хүн их орондоо хөлөө олохгүй мөртлөө гадаадад очиод хөл байтгаа бүгдийг олж байна.
Бүр гадаадад очиж том үйлдвэр бий болгож чинь тухайн улс орныхоо хүндэт тэргэн болж чинь хүндэт татвар төлөгч болж чинь тэнд 40-40 гадаад иргэдүүдийг ажилуулж чинь тухайн улсынхаа төсөв 40-40 хөрөнгө оруулж чинь ганцхан Монгол залуу очиод тэгээд тэр аймаг мужаарна гэж яах нь хүндлэгдэж штэ. Тэгвэл эх орондоо бид нар яах нь ингэх боломжийг олгож өгмөр байна л гэдэг. За тэгээ баярлалаа.